Алдарт их одонго аваад гараад ирлээ. Ямар санагдчих энэ төр баяр сэтгэлээтэй ихтэй хаваацаач. За мэдээж тэгээд баяртай байлгүй яг хоо тэгээд юуны өмнө бас одоо хандаа баяр хүргье. Тэгээд одоо 5 сайхан үрийн маань ээж болсон. Тэгээд өнөөдрийг хүртэл төдөөгөөс өдөг хүртэл хамтдаа энэ амьдралыг босгох гэж одоо өстой нэг 5 хүүхдээ зууралдаа тэрнийхээ хажуугаар ажилтаагаа зууралдаа тэгээд аль ажлуудад өнөөдрийг хүртэл ингээд үрсэн хандаа бас баяр хүргье. Тэгээд бас өнөөдөр бол хувь заяандаа маш их талархаж байна. Тэгээд ханыг маань төрөөлж өсгөж одоо надтай ханилах одоо хувь заяаг минь одоо биеийг нь бий болгосон одоо ханыхаа ижи аавд талархлаа. Тэгээд анитагаа бас учруулсан одоо 7 нийт эцгийн өвөг дээдсийнхаа одоо өвөг дээдстэй бас маш баярлалаа. Тэгээд маш том хувь заяа. Тэгээд энэ олон сайхан хүүхэдтэй гэр бүл болно гэдэг бол нэг талаараа маш том даваа. Нөгөө талаараа маш том хувь заяа байдгаа. Тэгээд хандаа маш их баярлалаа. Тэгээд өрсүүд маань эрүүл энх байх болтугай гэж одоо залбирч одоо тэгээд одоо өрстэй ээлтэй эх орон маань одоо бас үргэлж мандан цэцгэлж байгаасаа гэж хүсэж байна. Одоо хандаа хандаж одоо тэгэл одоо хайртай тэгээд одоо насан турштай ханыгаа одоо аз жаргалтай амьдруулахыг л зорж хүсэж хичээж өдөр болгон баярлуулах гэж одоо хичээж л явна да. Шингийн хүн штэ. Аяа нэг хүмүүс маань уран бүтээлч гэж жүжигчин гэдэг ингээд харж байгаа боловч одоо амьдрал дээр маш сайн ээж, маш сайн хань. Тийм л одоо энгийн юм сайхан. Хүүхдүүдээ ямар хүн болгож өсгий гэж юу зорддог вэ? Одоо мэдээж эх орондоо хэрэгтэй л хүн болгоно гэж байна. Тэгээд өөрийнхөө амьдралыг аваад даачаар хүний итгэлийг даах, тий? Хүн чанартай, мөн чанартай тийм л хүн болгож өсгий гэсэн бодолтой. Зүүн түүчэлэх зүүн нэмэтээс өнөн цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин зүүн нэмэтэ.